Улсын их хурал гадны дотны бүлэглэлийн захиалгыг үндэсний эрх ашигт ашиглахуйц хууль хүссэн цагтаа санаачилж баталдаг нь олон жишээр батлагдж байна. Тухайлбал саяхан засгийн газраас улсын их хурал дөрвөн мэдүүлсэн чөлөө төсвийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь өнгөндөө бүс нутгийг хөгжүүлэх мэт боловч цаана болцсогүй аюулыг дагуулж байна гэж үзэж байна. Монголын парламент чөлөө төсвийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг 2015 онд нэгдэх нэг хууль болгосон нь холбогдох эрх зүйн орчныг цэгцэлсэн хэрэг мөн байна гэж үзэж байна. Өнгөрсөн 7 хоногт Монгол улсын чөлөө төсвийн тухай хуулинд Монгол улсын засгийн газар бүгд найрамдах улсын засгийн газар хоорондын хэлцээрээр томьёолсон заалт хүчиндэн оруулахаар зардсан шадар сайд ООН төвшингийн орлогыг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1-ийг 3.1-2-5, 3.1-2-7, 3.2-2-1, 3.2-2-2 гэсэн тус тус заалтуудын дагуу хянаж үзэх зүйтэй онцлон тэмдэглэж бодиттой хэлсэн шийдвэрлэлийг та бүхнээс шаардж байна гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. За энэтэй холбоотойгоор та бүхний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ заалтуудыг бас уншаад хэлээд өрчье гэж бодож байгаа. За энэ дээр тусгай тогтмол бүрийн эрхт байдал гэдэг энэ заалтууд үндэсний аюулгүй байдлын зөвлөлээ. За энэний 3.1-1 дээр юу заасан байна гэхээр зэрэг төрийн гадаад бодлого нэгдмэл байж гадаадын харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ гэж заасан байна. За мөн энэ зөрчил заалтуудаа хэлээд байна л да. Мөн 3.1-2-5 хил орчмын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхдээ үндэсний нэгдмэл ашиг сонирхлыг дээдэлж Монгол улсын бүрэн эрхт байдал хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баттгах зарчмыг үндэс болгоно гэж заасан байна. За энэ дээр нэг тайлбар хэлэхэд Иг төвшингийн санаачилж оруулж ирж байгаа энэ хуулийн дээр юу гэд ямар юм хийсэн байна гэхээр зэрэг Монгол улсаас 900 га газар, Хятад улсаас 900 га газрыг хил орчмын бүсэд нийлүүлээд хилийн бүсийг байхгүй болгоод тэнд хөгжлийн бүс нэртэй юм бүс байгуулад Хятад иргэдийг 30 хоног визгүй тэнд зорчуулах, бизнес хийх энэ орчныг бүрдүүлж өгнө гэж ийм хуулийн төсөл санаачилж байгаа. Нэгэсэндээ Монгол улсын хил халдшгүй дархан байна гэдгийг бол байхгүй болгож байгаа. Хилгүй болж байгаа. Хилийн бүсийг ерөөсөө хоёр талаас нь 900 нийлүүлээд 1800 га газар дээр Хятад иргэд 30 хоног чөлөөтэй зорчих. 8-аар их, худалдаа 8-аар их. Ийм их. За энийг нь болохоор зэрэг гадаадын иргэн харьяатын байгууллага бол хянахгүй гэж байгаа. Манайх бол ерөөсөө тэр цагаан утсаар орж иж байгаа Хятад иргэдэд бол хяналт тавьж чадахгүй гэж. Зөвхөн визээр орж ирсэн буюу аяллийн виз, бусад визээр орж ирсэн тохиолдолд гадаадын иргэн харьяат бол хянах боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол ерөөсөө чөлөөтэй хилийг байхгүй болгоод за тэгээд энэ ганцхан замын үд дээр байна уу гэхээр зэрэг үгүй. Энэ хууль бүх гадагшаа гарч байгаа бүх одоо хилийн бомтууд дээр үйлчлэх. Ийм хуулийн төслийг өргөн барьж оруулж ирж байгаа юм. Нэг ёсондоо Монгол улсын урд хил бүх газраараа цоор гэсэн үг. Бүх газар дээр хилгүй болно гэсэн үг. Ийм ноцтой хуулийг оруулж ирж байгаа учраас Монгол улсын хил халдшгүй дархан байна гэдэг энэний эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж Монголын Ард холбооны өдөрт зүйл үзэж байгаа маа. За дараагийн зүйл заалтууд дээр нь бол ойлгомжтой асуудлууд зөндөө байна. За хилийн дагуу орон нутгийн хөгжлийн бодлого гадаад харилцаа төрийн нэгдсэн бодлогод захирагдана гэж байгаа юм. Энэ хилийн бүс байгуулагдсанаар энэ хөгжлийн бүс байгуулагдсанаар юу хийж байгаа гэхээр нэгдсэн нэг захиргаатай. За энэ ямар учиртай нэгдсэн нэг захиргаа байна гэхээр зэрэг дарга нь Хятад хүн байж болно, орлогч нь Монгол хүн байж болно. Нэг бол дарга нь Монгол хүн байж болно, орлогч нь Хятад хүн байж болно. Энэ бол Монгол улсын энэ хөгжлийн одоо нэгдсэн бодлого бол огт хариалагдахгүй. Тусдаа үйл ажиллагаа явуулдаг тусдаа байгууллага болж байна. Тэгэхээр зэрэг энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын энэ үйлчлэл баримтлагад энэ одоо хууль дүрмд бол захирагдахгүй гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол ноцтой зөрчлийг үүсгэж байна гэж харж байгаа юм. За 3.2-1-2 хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний ордлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой эрдэс соёлыг хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа, санхүүгийн салбарыг олон улс Европын холбооны стандарт нийцүүлнэ гэж байгаа. За тэгэхээр Ирээн гэдэг хот маань үндсэндээ бол Хятадын стандартад огт нийцдэггүй юм бүтээгдэхүүнийг Ирээн дээр авчир зардаг юм билээ. Энийг Хятад өөрсдөө ч гэсэн баталдаг. Энэ манай хяналтад байхгүй, манай одоо улсын стратегийн буюу
улсын нөгөө стандартад хамрагдаагүй юм бүтээгдэхүүн ирээн дээр ирж зарагддаг. Тийм учраас танаад баригдаж байгаа барилга байшин болвол ямар байх нь ойлгомжтой. Өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр зэрэг ийм бүтээгдэхүүнүүдийг бүр чөлөөтэй хил дотор оруулж ирээ дээрээс нь хилгүй болгоод ингээд явж байгаа нь бол энэ хууль бол үндсэндээ Монгол улсын бүх нутаг дэвсгэрийн одоо хэмжээд цаашдаа чөлөөтэй үлдэх боломжийг бий болсон хууль байна гэж үзэж байгаа. За энэс өмнө ч гэсэн та нар бүгдээрээ мэдж байгаа тийм төмөр зам, нарийн зэрэгтэй төмөр зам. Энэ бас анхны оролдлого байсан. Энэ төмөр замыг бариад ороод ирэхэд тэр хятадын төмөр замыг дагсан холбоо бүтэц бүх зүйлүүд нь хятадын стандарт хормын дагуу явдаг. Энийг хятадын төрийн өмчт улсын үйлдвэрийн газар орж ирж байна гэсэн. За дээрээс нь тэр Багнуурын цахилгаан станцын асуудал гэдэг маш олон асуудал гадны лоббигоор Монгол улсын их хурлын гишүүдийн гараар дамжиж хууль болж орж ирж байгаа. Тэрний хамгийн ноцтой жишээ бол энэ хилийн чөлөө төс буюу хөгжлийн бүс гэдэг энэ хуулийн төсөл орж ирж байгаад бид бол туйлын харамсалтай. Энийг бол эрс эсэргүүцэж үндэсний аюулгүй байдлын зөвлөлд чарт хүч хөрвүүлж байгаа маа. За анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд асуух зөвлөлөө бас тусдаа асууж болно. Тэгэхээр баярлалаа. Монголын цогцолтой хайснаа яг цагаан нуурын бүс өнөөдөр ямар хөгжсөн болгосон яаж юм тэр талаар тодорхой байна. Ваймгийн гүрэлт нь баруун хязгаарчтай даав гэж байгаа. Энэ Монгол улс бол алтан бүлэг замын хаамрын мөн шүлэг бисгэд яриад онж болж шүү дээ. Тэгэхээр би бодит хэмжээр ярил гэж Ваймгийн одоо хаамрын шүлэг бисгэд нэг том хашааг 2000 од барьсан. 5 км-ийн тийм хэмжээтэй. Тэр хэд бол одоо 1 тэрбум 300 сая төгрөгөөр бариад одоо 19 жил болж байна. Тэгэхээр энэ 19 жил болсон энэ хоосон хашаа тэн дээр бол юу ч хэрэгжээгүй. Тэгсэн мөртөө одоо энэ 4-5 жилийн өмнө 17 цагта тэр хоосон хашаа банж байна өнөөдөр. Энэ одоо юу гэсэн үг вэ? Манайда төр гэж байдаг юм. Яагаад ингэж одоо улсын төсвийн мөнгийг бол өргөж зарцуулж байгаа юм. Тэгээд цагаан нуурыг одоо шүлээд бисийг захиргаа гэж Улаанбаатар хотод одоо тэнгис талбайд нэг том өндөр байшин нэг хэдэн хүн ажиллаж байгаа. Баянгүйгийн аймгийн төвд бол бас нэг салбар гэдээ бас 10 хүн ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр ажиллаж байгаа хүмүүсийг бурдах байгаа юм шиг. Одоо яг бол намайг одоо ингээд хүмүүсүүдийг бол сайлан авч яхад ажилгүй болох гэдэг юм ямар ч юм би тэр талаас явж байгаа юм шиг улсын бодлоготой холбоотой. Яагаад гэхээр чинь ийм одоо бүхэл бүтэн одоо тэр хашаа бариад тэн дээр юу ч хэрэгжээгүй мөрөд хосон хашааг бол одоо хүмүүс манад байж яадаг ямар бодлого байдаг вэ? Тэгээ улсын хурлын гишүүд бол ерөөсөө сонгол болгон дээр бол амлалт авдаг. Мөрийн хөтөлбөрт ордог байхгүй. Одоо Баянгүйгийн аймгийн цагаан нуурын шүлээх бүсийг одоо ингээд ашиглалтанд оруулна. Тэн дээр бол одоо иргэд маань ингээд шүлээтэй 8 хийдэг болно. Олон улсын одоо статустай том хулгааны төв байгуулна. Орос, цаанаас Казахстан, Хятад орж ирнэ. Гадаадын одоо бүхэл одоо орноос болоод ингээд энэ чи шүлээд бистэр болоо шүлээтэй 8 худаа хийдэг одоо тийм сайхан цаг үе ирнэ гэж одоо ард түмний хуурлаа. Тэгэхээр зэрэг энд үнэхээр одоо энэ байж болох асуудал. Энийг мэдсээр байдлыг хийгээд байгаа юм уу? Яагаад байгаа юм? Энд хариулт өгөх хүмүүс байгаа бах. Тэгэхээр зэрэг энд бол аль ч нам барихад төр барихад ийм хийж байгаа байхгүй юу? Ард намч ажиллах нь, ардын намч ажиллах нь тэгэл одоо ингэж байгаад байдаг. Тэгээ өчигдөр 30-аад хүн ажиллаж шнэ байдаг юм. Яа одоо юу хийж байгаа би мэдэхгүй байна тэнд. Тэнд ятгахтаа нэг худалдааны төв ч юм уу нэг барилга барьсан бол өөр хэрэг штэ. Хашаа дотор юу ч байхгүй. Хоосон хашаа. Одоо тавхан одоо газар дээр нашаас сурулж болно штэ. Би бол одоо хүн гүтгэж одоо худлаа хийх гэж байгаа юм биш. Энэ тохиол бол одоо ярихгүй болохгүй дээ. Сая одоо шүлэг төстэй холбоотой юм ярьсан болохоор би энийг тэнд амьдарч байгаа хувьд бол биеэр тэнд үзэж харсны хувьд бол би энийг бол олон түмний сонол хөргий. Олон түмнээс гадна энэ гурван өндөрлөг маань одоо энийг одоо харж байгаа шүү дээ. Энэ одоо эрх баригчнаар одоо юу хийж яадаг юм бэ? Аймгийн засаг дарга гэж байна, томир гэсэн гурван их хурлын дарга гэж байна, ерөнхий сайд гэж байж байна. Тэр шадар сайдны шүлэг бас хариуцдаг шүү дээ. Ийм төшин. Тэгэхээр одоо энэ юу хийгээд байгаа тайлбар тавих хэрэгтэй. Тэр хоосон хашаа манж ямар үрдэн төрсөн бэ?
Тэгэхээр зэрэг одоо энэ одоо төсвийн улсын мөнгө манай ядуу орон биш ажлыг ихтэй байна. Ялангуяа баян иргэд бол ядуучууд их байна, ажил үйл маш их байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ мөнгийг бол өөрийн зарцуулан яасан бэ? Яг жинхэнэ утгаараа шүлээтгэс ажилласан үед бол тэр захиргаага ажлуудыг яадын тэр манд хашаага мандал яасан бэ гэсэн тийм зүгээр бодол байхгүй миний бодол. Тийм учраас одоо тав хүнд баярлалаа. Одоо энэ тухайд одоо ярихгүй байхын аргагүй болоод ингэж ярьж байна өнөөдөр. Тэгэхээр чөлөө төсөл дээр асуулт асууж байна. Дараагийн байршил бол Монгол Улсын үндсэн хуулийн хийж байгаа нь өөрсдийн саналыг тойрсон явцын талаар бол Монголын ард холбоо өөрийнхөө байршилыг илэрхийлж байгаа. Тэр өнгөрсөн жилийн 12 сарын 10-нд бол бид нар Монгол Улсын ерөнхийлөгч Батболго, Монгол Улсын тухайн үеийн их хурлын дараа Инкот нарт бол ингээд үндсэн хуулийг өөрчлөгч байгаа бол эхлээд ард түмнээсээ асууж байгаа. Ард түмнээсээ асуусны дараа энэ үндсэн хуулийг өөрчлөө. Ийм санал тавьжсэн. Одоо ч тэр байршил өрөндөө байна. Тэгэхээр энэ та бүхэн хийж байгаа үндсэн хуулийн одоо 3 дугаар хэлцүүлэг өөрсдийн 3 дугаар хэлцүүлэг гэж явуулж байгаа юм. Энэ дэр бол нэлээд засвар болсон. Тэгэхээр Монголын ард холбоо бол анхныхаа цоглооноос л Монгол Улсын үндсэн хуулийг өөрчлөлтөөр явжсэн. Тэгэхээр энэ өөрчлөх үйл явц маань нэлээд удаан явсараад өнөөдрийн түвшинд хүрч байна. Тэгэхээр Монголын ард холбооны тухайд бол ард түмнийхээ эрх шиг буюу үндэснийхээ эрх шиг нэгдүгээр тавьдаг. Тэгээ энэ сонирхол бичгийг бол уншаад танилцуулж байгаа. Бид жил гаруй өмнө монголчууд 50 замаар хуулийн хүрээ засаглалтын хэлбэрээр бүх нийтийн санал асуулгаар тодорхойлох нь хямралаас гарч 90 оны арчсан урсгалаас өөрсдөө түүхэн үйлдэх гэж үзэж улсын хурлын сонгуультай хамтдах нь ард нийтийн санал асуулгын явахын зүйлийг албан ёсод мэдгэсэн юм аа. Түүнчлэн зөвлөдөх санал асуулгад бүхэлд нэрлэж байгаа ногоогүй дээ. Энэ тухай хэсэг иргэдээс гаргасан бодтой санал гомдлыг үндсэн хуулийн цэц санаатаагаар ногоон дарагдуулж улмаар захиалах төсөл ёс зүйгүй чадамжгүй парламентын босгод давсаж мордхийн хазгаар хичээр гацсан гэж дүгдгээс өөр аргууд хүрсэн харамсалтай. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлцүүлгийн явц Монгол Улсын ерөнхийлөгч улсын хурл суулттай суудлын улс төрийн намууд төрийн бас байгууллагууд эрдэмтэн судлаач жирийн иргэдийн байр суурийг Монголын ард холбоо анхааралтай ажигладаг өөр Монгол ардын нам ер зэрэг гарган 3 дугаар хэлцүүлэх хэмээх бантангаа зогсоож нийлд ард түмнээс асуусны дараа 2020 онд бүрдэх улсын хурл шинээр үндсэн хууль босруулах эсвэл одоогийн хуульдаа өөрчлөлт оруулан болох нь үндэсний эрх ашиг юм нэг шударгаас нийцэх хэмээн дахин нотлох сонирхолтой байна. За үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол бид нар энэ байр суурь тодорхой өөрөөр хэлбэл ард түмнээс асуусны дараа ард түмэн ерөнхийлөгчийн заслыг сонгох нь парламентын заслыг сонгох нь энээс хамаарч үндсэн хуулийн боловсруулах гэсэн байр суурь бол Монголын ард холбооны үндсэн хууль дахин батлан нотолж байна. За одоо оюутны талаар бол бас байр суурь болсон байна. Оюутны талаар нэлээд олон судас манай сансар гэдэг эдгэсч бол тайлбартай. Тэр самбар дээр бол сэтгүүлчд бол олж харсан бүх энэ хөх топ сөрнөөс бидний оюутны ажлын хэсгийн дүгнэлтийг бол олж авсан. Энэ бол одоо их хурлаар хийцэгдээгүй 3 удаагийн дүгнэлт нь бол ингэ явж байгаа. Их хурлд хэлцгээс өмнө бол оюутлага компанид хөргөөж ингэ санал авдаг ийм гаж зуршил тогтчод өөрөөр хэлбэл энийг хийцгүүгүй юу гэдэг бараг оюутлагаас асуух дээр бол Монголын хөрчөөд байна. Тэгэхээр энэ оюутлагаа мэдээж эрдэнэ төвдөөс хэд дахин том ийм орд газар энэ орд газар чихгүй юу болоод Монголын ард түмнийг ирээдүйд хөтлөх ийм хөгжлийн нэг тулгуур хүчмүнүү гэдэг бол маргаантай байна. Энэ хүмүүсийг тодорхой тайлбарсны дараа бол оюутлагатай холбоотой Монголын ард холбооны байр суурийг бол та бүхэнд унш тайлбарлана. За би сарсаас өнөөдөр оюутгал компани жарандгаа Туркос компани 66 компани хувьцааны ханшд өнгөрсөн жилийн 18 оны 1 сар буюу улсын хурлын оюутлаг шалгах ажлын хэсэг гарахын өмнөх үеэс өнөө хүртэл 8 дахин буучаад байна. Та бүхэн эндээс ороод хараарай. Эндээс. Гэтэл энэ хугацаанд тухайн компани үндсэн бүтээгдэхүүн болох зэсийн үн 16%. Дөнгөж 16%. 8 дахин энэ хоёрыг та нар эргэцүүлээд харьцуулаад үзэх. Энэ дээр байна. Зэсийн үн. Тэгэхээр энэ дээр ноцтой юм байна. Өөрөөр хэлэх юм бол мал махны үн унаагүй байхад нэг нөхөр малаа 8 дахин бага үнээр зарах гэдэг шүү дээ. Зараад байна. Юу гэж бодож байна та нар?
ноцтой асуудал байгааз. Энэ хөрөнгөний зах зээл дээр цонх болгон үлдээ, хан болгон чихтэй гэсэн ийм хууль үйлчилдэг. Энэ бүр хатуу үйлчилдэг. Энэ бол асар их хөрөнгө, асар их мөнгө олон сая хүний хувь зээгээр дэнслэгддэг. Хөрөнгөний зах зээлх аливаа үйл явц, аливаа зүйлийг тандаж, учир жанцангийн олох гэж хэдэн сая мэрэгжилтэн, хэдэн мянган мэрэгжлийн байгууллага ажилладаг. Тэдний ажил амьдралын хувь заа энэ ажлын бодит үр дүн энэ хатуу үнэн дээр тогтдог эдний хувь заа. Тэгэхээр тэд тоглохгүй, хошин шог зам байхгүй. Энэ хатуу хувь заатай ийм хатуу ертөнц өнөөдөр энэ компани одоо жишээ нь оюутлын компани 66% эзэгч шүү Туркос хил компаниас төлж нүрээ буруулчаад байна. 8 дахин та нар энийг анзаараарай. Энэ дээрээс ороод үзээрэй. Энийг та сайн харуулж татгаар хүмүүс. Тэгэхээр энэ хооронд Монголын засгийн газар юу хийсэн юм бэ бид? Энэ гэрээ байгуулагдаад 10 жил боллоо. Юу хийсэн? Энд маш олон ажлын хэсэг, улсын их хурл засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан, шалгалаа гэдэг ингээд асар сүрдүүлэнтэй ярьдаг. Сүүлд бол 5-6 яам улсын их хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй 100-аад орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад одоо өнөөдөр энэ ажлын хэсэг ингээ юу гарчаад байна. Гэтэл яаж вэ нөхөр энэ хүмүүсийн хийсэн ажил одоо өвчний шинж тэмдэг тооцсон эмчээс итгэхгүй. Өөрөөр хэлбэл оншилж чадахгүй. Өөрөөр хэлбэл манай төр засаг өнөөдөр 10 жил ноцолдоод энэ гэрээ оншилж чадахгүй наа. Одоо юу гэж юм хэрэг надад мөнгө өрөхгүй нэ гэж гоншихнохоос өөр юм байхгүй. Гомдлохоос өөр юм байхгүй. Манай өнөөдрийн байдал ийм л байна. Ийм арчаагүй байл. Энэ өөрөө цаанаа шинжлэх ухаан. Нарийн ярих юм бол санхүүгийн шинжлэх ухаан 5-аас 6. Өнгөц хэлбэр нь хууль. Манайхан хууль гэж яриад байна. Энийг хуульч ойлгоно гэж яриад байна. Эдийн засгч ойлгоно гэж яриад байна. Ойлгохгүй уучлаарай. Энэ эдийн засаг санхүү бол асар хол зөрүүтэй ийм тусдаа шинжлэх ухаан. Хуучин социализмын ертөнцөөр бол нэг зүйл юм шиг боловч энэ төсөөр юм аа. Тэгэхээр энэ одоо тэгвэл чухам энэ гэрэн дээр энэ төсөл дээр юу болоод байгаа юм бэ гэдэг эхнээс нь ярих гэж үзье л да. Энэ гэрээг үсэхгүй болсод дахин хэлээ. Үсэхгүй болсод гадныхны үгийг бурхны лүндэн мэд даган баясаж хүлээх авах замаар энэ гэрээг бол байгуулсан. Тэгэд өнөөдөр ийм өндөр үйлчлэгтэй улсуудын хүмүүс худлаа ярьдаг, хулгай ярьдаг, өндөр ёс суртахуунтай, бүхнийг чадах, бүхнийг мэдгэж гэсэн ийм үлгэр домгийн юм шиг сэтгэхгүй олон хүнд байна. Өнөөдөр ч байна. Яг л ийм сэтгэхгүйгээр бид нар хандсан. Өөрөөсөө ямар ч ойлголтгүй. Гэтэл энэ хүн бол хүн, мах цусны төрсөн биднээс ерөөсөө ялгаа байхгүй хүн. Тэдэнд тэднээс сайн сайхан бузруулаа бүх зүйл гарна. Биднээс нь ялгаатай тэд биднээс ялгүй төрүүлж байгаа нь үнэ. За тэгвэл энэ гэрээ ямар учир яасан бэ гэхээр лиценз эзэмшигч буюу энэ төслийг хэрэгжүүлэгч этгээдүүд оюутлага гэсэн нэр орсон ил талд зорилготой 10-аад компани байгуулсан байна. Тэгвэл энэ оюутлага ХХ компани гэдэг маань ерөөсөө энэ манай одоо улсын ашигт малтгуулын гэх мэтлэнгээ хууль нэр төдий нийцүүлэн байгуулсан одоо энэний нэг салаам өчөрлөө. Сайнаар ярих юм бол энэ төслийн нэг салбар нэг гэж. Муугаар ярих юм бол энэ халахвч компани. Тэгэхээр манай их мэдгчид яасан бэ гэхээр ямар ч судалгаа шинжилгээ ер нь альва энэ худалдан авалт компани худалдан авалт альва компанитай нийлэх энэ үйл ажиллагааг юу өмнө явах ёстой гэхээр олон улсын хэлгээр due diligence манайхаар бол энэ магадлан шинжилгээ хэдэн сар үргэлжлэх ийм явагдах ёстой. Энэний учир занцыг олох ёстой. Ямар компани, ямар учиртай, ямар хөрөнгө оруулалт нь ямар хэлбэрээр болсон гэх мэтлэнгээр ямар түүхтэй ингээд маш олон хэдэн сар үргэлжлэх ийм явагдаагүй. Шууд хүлээн авсан. Тэгэд энийг авахтаа худалдаж авсан. Өөрөөс нь зээл аваад тийм үү. Тэгвэл үн тохироогүй. Үн тохироогүйгээр худалдаж аваад зээлээр аваад үүний хариуд бүх зөвшөөрлийг олгоно. Танаа энэ төслийг хэрэгжүүлэх бүх нөхцөлийг олгоно гэдээ ингээд тохирсон. Гэтэл энэ би яагаад энэ худалдаж авсан гэж хэлээд байгаа юм бэ гэхээр ийм байна. Энэ өнгөц харахад хөрөнгө оруулалтын 34% гэж яриад байгаа. Гэтэл энэ үүний эрэхтэй энэ
эргэлзээтэй компани 34% төлбөр явагдаад байгаамаа. Яг өөрөө тэр гэрээг нь учрыг яагаад гэх юм бол энэ эцэс төгсгөлөөр үлж байна. Энэ өнөөдөр хэд хүрэхийг хинч мэдэхгүй. Хинч таахын арга байхгүй. Тэгээд энэ гэж гэрээ байгуулахдаа зэрэгцээд яасан юм бэ? Ялангуяа хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдгээр яасан бэ гэхээр энэ компани одоо өөрөөр хэлбэл манай компани 34% ороод ирэхээр тийм ээ хэдий энэ салбарын хичээсэн гэсэн хяналт тогтох нөхцөл бүрднэ дээ. Тийм үү? Тэгэхээр манай уул нь энэ юунд бол эрх мэдлийг төвлөрүүлээд хяналтыг төвлөрүүлэх ийм болцоо байсан уу? Байсан. Энийг чадаагүй. Энийг орж ирэнгүүтээ айгын гал яасан юм гэхээр энэ компаниг зэрэмдэглэсэн. Энэ манай талын ашиг сонирхлыг хамгаалах учиртай туузын манай талын төлөөллийн эрх мэдлийг хязгаарласан. Улмаар цаашид үе үеийн засгийн газар үе үеийн туузын гишүүдийн тогтоо шийдвэрээр энэ хулгай лойвор бол одоо улам төгөлцөөр одоо өнөг хүрч байна. Өнөөдөр бид нар энийг учрыг олохгүй одоо зүгээр нэг мөнгө ярьсан ерөөсөө энийг оншиг тавьж чадахгүй. Тэгэхээр өнөөдөр дахиад одоо гэрээг өөрчлөн гэж яриад байгаа. Гэрээг өөрчлөх болцоогүй ийм хүмүүс. Өнөөдөр өвчнийхөө оншиг тавьж чадаагүй хүн эмчилгүй. Энийг л би өнөөдөр хэлэх гэсэн. Та бүгд энийг дахин энэ юунуудыг хараарай та нар. Би худлаа яриаггүй. Энэ 8 дахин уншаад байна. Энэ 16 хувиар буучаад эднийг та нар зэрэгцүүлээд бодоод үзээрэй. За баярлалаа та бүхэнд. 사회 음식 마시는 분들 상담 하시는 분들 요런 엑사이드인 다다른 судалгаа хийдэг. Замны судалгаа бол 1995-аас 2018 он хүртэл одоо 20 хэдэн жилийн судалгаа. За бүр баяртайгаар нь 2008-аас 2018 оны энэ 11 жилийн судалгаа хийсэн байна. Эндээс би энэ талаар бас хичээл нь бас хэлнэ. Ер нь тэгэхээр эхлээд би оюутлахад орохоос оюутлахын дор хийж өрн судалгаа байгаа. Орохоос би энийг хэлэхгүй үнэхээр болохгүй. Жишээлх юм бол энэ 2008-аас 2018 онд гэтэл би зөвхөн 9 төрлийн одоо эрдэс бүтээгдэхүүн дээр би экспортын судалгаа хийж байгаа юм. Жишээлх юм бол төмрийн гүйдэр баяжмал, зэсийн гүйдэр баяжмал, цайр, гянтолд, метал, молибден, жон, шалт, нүүрс түүхий газрын тус гэдэг. Энд бол энэ 11 жилийн хугацаанд бол 81.4 их найд төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. 81.4 борлуулалт. Энээс улсын төсөлд орсон нь бол 12.6 их найд төгрөг. Цаана нь бол 68.7 их найд төгрөгийн хайцсан гэж хэлэхгүй. Хэний гарманд орсон. Нэг улсуудын ярьдаг зарим улсуудын 20 гэрвэл 30 гэрвэл 200 гэрвэлийн гарманд орсон юм гэж. Ийм юм байж байгаа. Гэтэл одоо манайч мөнгөгүй гэл гаднаас гуйлгаа нэгээд ийм их мөнгө энэ хулгайчдын карманд орчихсон байж байгаа. Энэгээр ишэл би үндсэндээ энэ мөнгөөр бид нар юу хийж болох байсан бэ гэж энэ одоо төсвөөс гадна үлдсэн мөнгө. Цэцэрлэг гэхэд одоо энэ 34 мянган цэцэрлэг байх гэж. Цэцэрлэгийг би баг тоогоор аваагүй 22 тэрбум гэж үлдэж байгаа. Энэ бол нэг 200 ортой энэ хөгтийн цэцэрлэг. Сургууль ихэд 5 тэрбум бодоход 13 мянган одоо гаруй сургууль байгуулах мөнгө байгаа. Эмнэлэг гэхэд 15 тэрбумаар бодоход 4.5 мянган эмнэлэг байгуулагч. Автсан гэхэд та нарын ерөнхийд имиж 1 км автсан бол 1.5 тэрбум төгрөг гэж бодоход бол 45,820 км автсан барьчмаар юм мөнгө хаашаа орсон алгуулсан байна. Орон сууцыг бодож, орон сууц гэхэл 2 айлын орон сууц цаана 100 сая төгрөгийн үнэтэй гэж бодоход бол 687.3 мянган орон сууц барьчих мөнгө байхгүй болсон байна. За иргэдийн өөр гэж байгаа. За нэг тоо байгаа жишээлбэл Монгол улсын 960 хэдэн мянган одоо иргэн нийтээ 5.88 их найд төгрөг өртөө гэж байна. Нэг иргэнд бол ойролцоогоор өнгөрсөн 3 жилийн өмнө одоо 6.2 сая төгрөг оногдож байгаа. Энэ өрийг бол 11 дахин дарчхаар ийм мөнгө бол нөгөө гайхлуудын карманд орсон байх шиг. Манай ерөнхийлөгч одоо үүрэг өгсөн намаас нь өрийг дараарай гэж. Гэтэл энэ өрийг дарах мөнгөөл ингэж карманд орсон байх шиг. За энэ бол ийм амьсгалтай байдал бид нар орчход байна.
Тэгээд оюутгаа бол анханасаа бол мордохын хязгаа болсон гэдэг ийм хөрөнгөөр бол энэ гэрээ байгуулсан. Хайгуулын одоо дуусаагүй байхад нь лиценз олгочихсон. Нөөц нь тогтоогүй байхад лиценз өгсөн байж байгаа. Тээзүүн хийгдээгүй байхад гэрээ байгуулчихсан. Энэ бол бүгдээрээ бол Монголын хуулийг зөрчсөн. Гэтэл бол оюутлага юу гэж ярьдаг вэ? Монголын хуулийг бид нар одоо ягш биелүүлдэг гэж яриад байдаг. Энэ бол зүгээр нь улсуудын ярьдгаар энэ ариун явдал мөн үгүй юу гэж хэлсэн. За өнгөрсөн одоо 2-3 хоног өмнө тэр оюут толгойн үүс захирал Армандо Токс нэг ярилцлага өгсөн. Ярилцлагаас би дүнжлэг хийж үзлээ. Энэ нөхрийн хөвгтөн зэрэг ерөөсөө энэ яагаад одоо энэ зардал ихсэж байгаа 1.9 их $80 зардал ихсэж байгаа гэсэн чинь ерөөсөө чулуулгын одоо хагарлаас болоод хүний уурхааны асуудал дээр одоо хүндрэл гарсан гэж хэлж байгаа. Гэтэл энийг яагаад одоо ярьж байгаа вэ? Одоо өнгөрсөн одоо оюутлын асуудлыг ингээд шалгалт ороод байхад бол эдгээр бол нэг л одоо тийм онцлог хүлээж бас их дургүй байсан. Яг оюутлын асуудлыг их хурлаа ярьж байхад бол гээвэн зогсоогоод үндсэн үнд оруулаад ирсэн. Энэ асуудал яатсан. Үрдинг нь яриулаа, шалгалтын үрдинг яриулаа. Одоо ярьж чадаагүй байж байна. Энэ бол цаанаа учиртай. Энэ бол ерөөсөө энэ одоо үндэстэн дамсан корпорациудыг хийдэг ажлын нэг л юу байж байгаа. Ерөөсөө манай энэ удирдах одоо албан тушаалтнууд их хурлын гишүүд энэ төр хамааралтай болгоныг бол гартаа оруулж эдний гаргүй болцсон. Ингээд хойш нь тавиад яваад байж шин. Тэгээд би энэ дээр оюутлогоо одоо тэр чулуулгын хагалдаг гэдгээр бол бид нар бол яг үнэхээр тийм юм. Үнэхээр 1.9 9 одоо тэрбум долларын үнэхээр ийм хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа үгүй юу. Тэгээд энэс бол 1.1-ээс 1.2-оос 3 жил хойшлуулаа гэж ярьж байгаа. Энийг бол олон улсын байгууллагын шалгуулж одоо энэ дээр шалгуулах зүйтэй би бодож байна. За энэ оюутлын асуудал бас Монгол улсын үндэсний аюулгүй байдал ноцтой хор хохирлыг учруулж байгаа. Хүмүүсийн амжиргаанд очих ёстой нөгөө хувьцаа бүгд төлөх болсон. Дээрээс нь оюут толгойг эзэмшиж байгаа энэ компани Монголыг баг удирдах байгаа. Маш олон одоо үйлдвэрүүдээ энэ үйл ажиллагаанд явж байна шүү дээ. Сая гэхэд одоо үндсэндээ оюутлын асуудлыг хэлцээд улсын хурлаар хэлцээд яриад эхлэнгүүт шууд тэрийг зогсоогоод үндсэн хуулийн хэлцүүд рүү явуулаад оруулж байгаа байхгүй. Улсын хурл чинь нэг ажлаа дуусгаагүй гэж нөгөө ажил руу орно гэж бол юм байх ёсгүй үстэй тийм ээ. Оюут толгой зориулаад асуудлаа хэлцээд одоо энэ гасан дүгэлтэй ярьж байхад нь энийг шууд зогсоож байгаа байхгүй. Тэгээ ийм байдалтайгаар Монгол улсын одоо төрийн дээд байгууллага төрөл үүсэж байгаа. Энийг бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал нэлээд өндөр хэмжээнд доош орсон байна гэж бид нар бас үзэж байгаа шүү. За тэгээд мэдлэлээ уншаад танилцуулъя. За Монголын Ардсан холбоо 2019 оны 11 сарын 6 аа. За одоогоос 29 жилийн өмнө Монголын Ардсан холбооны анх бараг хурлаас тухайн үеийн бүгднэр Монгол Ард улсын ардын хурал Монгол Ардын хувьсгал намын төв орны хороонд хандан гаргасан үйл бичгийн 4-р зүйл ард түмнээсээ нууж тэдний дахин өмч болсон Монгол орны эд хөрөнгө үнд баялагийг хойч үеийнхээ үлдээх том дээрх бодлого үйл ажиллагааг таслан зогсоож мардаан урааны ертөнцийн зэсийн заамрын алтны асхтын мөнгөний уурхаануудыг бие даруй хааж цаашид газрын баялагийг ашиглах асуудлын бүрэн эрх цорын ганц эзэн нь ард түмнэр хилцүүж шийддэг журам тогтоохыг шаардж байна гэсэн юм аа. Түүнчлэн 2017 оны 4 сарын 12-нд шин шудраг хүчирхтүр Чинэлэг иргэний нийгмийн төлөө нэгдцгээ уранд ор 5 толгой орд газрыг бүлэглэлийн хуулиудаас салхан ард түмний мэдл шилжүүлэхийг шаардаж улмаар парламентээр шийдвэрлэж чадсан байдаг. Монгол улсын үндсэн хуульд заасан байгалийн баялагийг өмчлөх ашиглахтай холбоотой Монголын Ардсан холбоо тууштай баримтлаг өгөөд үзэгдснээр хойш маргаан дагуулсан төдийг үндэсний аюулгүй байдал ноцтой нөлөөлж буй оюут толгойн гэрээний талаар байр суурь албан ёсоор хэд удаа илэрхийлж байсан байна. За нэгдүгээр зүйл зөвлөлт холбоо тусаас авсан 11.4 тэрбум шилж хөрөнгөний зээл буюу их хөр гээчийг 96-аас
доошгүй хуваар чөлөөж үндсэн эсхийг төлөх Оросын холбооны улс Монгол улсын засгийн газар хоорондын тохиролцоог хэрэгжүүлэхдээ ерөнхий сайд асан намрын их хоёр эдийн засгийн алуурчдын хавханд орж оюутлогоон ордын хайгуулын лицензийг хорвохон зуур ашиглалтын лиценз болгон бэлгэслээр зовлонгийн эхлэлийг тавьж дээрх өрөөс илүүтэй монголчуудад дахин үүсгэн билээ. Үүний нэг жишээ түрүүн Нямсарбаа хэлсэн. Одоогийн байдлаар 34%-ийнхаа нөгөө зээлж авсан өрөндөө 1.8 тэрбум төгрөгийн өртөө. Цаашаа энэ хэд долларын. Долларын өртөө. Цаашаа хэд болохыг мэдэхгүй гэж ингээд баталж хэлж байгаа. За хоёр дахиад нэг зүйл ерөнхийдөө хэлбэгдэж стандарт тус засгийн газрын тэргүүн асан Санжийн баяр нар үндэсний эрх ашигын хөсөр аяж оюун толгойн төслийн санхүү хөрөнгө оруулалт удирдлага хууль эрх зүйн талаар ижүүрийн судалгаа шинжилгээ хийлээгүй төслийн засаглалд гүйцэтгэл Монгол улсын оролцоог хангаж чадаагүй зэргийн улмаас тухайн төслийн 34% биш харин маш хэрэгцээс ижиг төрүүлж өгөхөөр нэг чалгавч оюун толгой хувьцаат компани 34% эзэмших гэрээ байгуулсан нар төвөр гэсэн байт юм аа. Араач нь монголчууд Монголын парламент засгийн газар оюун толгойн засаг бод дахиж гарсангүй Иракийн төр төмөлтэй тэд компани төр төмний басамжтанд тохоргож үдий хүлээ. Оюун байгуулахад Монголын өндөр албан авилгад шүүхээр одоодод Монголыг авилгатаа олон конвенцэнд дагуу авч үзэх боломжтой гэж үзэж байгаамаа. Дараагийн зүйл оюун хөрөнгө оруулалтын гэрээний илүүдгчдийн гэрээнүүдийн татварыг тогтворч мартмал ялгаа авах холбоорлох эцсийн бүтээгдэхүүн нэг уурхайн хаалтын зардлыг Монголын тал замсны бүх төлбөрөөс чөлөөлөх үдний орлого үйлгээ тэр үе Монгол улсын банкаар дамжуулахгүйгээр гадаад улсад хадгалах чөлөөтэй болох хувь нийлүүлэгчтэй хурлын шийдвэрийг дийлэх олонхын саналаар гаргах менежментийн багийг 76% эзэмшигчид дангаар эсвэл бүлгээр ажилуулах багийн үйлчлэлийн төлбөрийг хөрөнгөний болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс болон бодох Монголын талын үрийг компани жил бүрийн төсөл зардлын хэмжээг Америк нэгдсэн улсын индексээр нэмэгдүүлж байна. Хүүгээс хүү бол айвах Рио-Тинто хамаарал бүхий эрхээдийн төлөх ёстой Монголын тал төлөх зэрэг ноцтой заалтуудыг тэргүүнд нь өөрчлөх хэрэгтэй болсон байна гэж үзэж байна. Дараагийн зүйл Рио-Тинто уулын нөхцөл хүндэрсэн шалтгаанаар хугацаа хойшлуулж буй оюутлогын далд уурхайн бүтээн байгуул санхүүжилтийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахад оролцоогүй Turkish Health Resource THR оюутлогын төлөвлөгөөнд шуургалсан учраас хүчин төгөлдөр мөрдөх хууль эрх зүйн үндэслэгээ гэж бас үзэж байна. Оюутлогод хамаарах гэрээнүүд хүлдэ Монгол улс Монголын ард түмний одоо ирээдүйд дааг давшгүй үр усан хангамжинд оройтолд оруулах үндэстэй тул улсын их хурл холбогд ажлын эсгийнхээ дүгнэлтийг яахтай хэлцэж түүхэн шийдвэр гаргах нь улс үндэстний язгуур хэрэгжүүлснэ гэж үзэж байна. Хашин Монгол Монголын ард түмний холбоо шилдэг технологитой бизнесийн ёс зүйтэй ногоон хөрөнгө оруулагчдыг үргээх бодлого хүсэлгүйгээ илэрхийлэхийн хамт үндэсний эрх ашиг харин үйлдэлийг санаарсан хийсэн гадна дотор этгээдүүдтэй огтхонч эмлэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Монголын ард холбооны өдөрт зүйл. За ийм мэдээллийг бас засгийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын зүйл бас хөрвүүлэх болно гэж